Дэлхийд даяар 5.9 сая сувилагч дутагдaltaй байна. 2026 онд татвар буурахнах худлаа боллоо гэж Арчилсан намын бүлэг санууллаа. Монгол хэл бичгийн эзэлтийн ерөнхий шалгалтанд 13 мянган сурагч таньсангүй. Нийслэл хотод 2000 орчим орон гэргүүчүүд амьдарч байна. Баримтгын үзэгчдээ сая танилцуулсан боломжтой мэдээллийг танд үзүүлэх гэж байна. Тэнгэрлээс 70 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Ачаалал ихтэйч авдаг цалин багтаа сувилагч нарын ажлын байр эзэнгүүдэх эрсдэл ойрхон байна. За өнөөдөр дэлхийн ихэнх улсад нэг сувилагчид дунджаар 4 хүн ногдож байгаа бол Монголд нэг сувилагч доос тал нь 40-60 хүнд үйлчилж байна. Эд ханиад томооны улирал эхэлсэн үед нэг сувилагч 100 өвчтөнтэй тулж ажиллах нь бий гэдгийг өнөөдөр төрийн ордонд болсон сувилагч нарын чуулганд оролцогчид ярьж байлаа. Дэлхийд дахна хамгийн эрэлттэй өндөр цалинтай тооцогддог сувилагчийн ажлыг Монголд хийх хүн олдгоо байжээ. За энэ тэдний цалин хангамж, үнэлэмж, нийгмийн баталгаа гэд олон асуудлыг орхигдуулсантай холбоотой. За бодлого боловсруулагчдын зүгээс сувилагч нарынхаа цалин 2 дахин нэмэгдүүлсэн гэж ярьж байна. За гэхдээ саяхны хүртэл сая өрөхгүй төгрөгийн цалинтай байсан тэдний цалин нэмэгдээд 1.4 сая төгрөг болжээ. Сувилагчийн цалингийн асуудал. За энийг бол дэлхийн нийтэд бол харьцуулшгүй. Үнэхээр бага үнэлэмжтэй. Сувилагчийн нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ? Ямар даруйтай арга хэмжээ авах вэ гэдэг ямар ч байсан тэрэн дээр нэг шийдэл өгөөч гэдэг юм саналаа хүчсэн ингээ явж байгаа тий. Тэр ямар ч байсан шийдэл гарах байх гэж найдаж байна. Хаана хэцүү асуудал хэдий байгаа ч гэсэн нэгэнт бидний ингээд эзэмшсэн мэрэгжил учраас тий эзэмшсэн мэрэгжил дээрс нь өргөсөн тангарагынхаа дагуу бид нар ингээд тангарагынхаа дагуу тэгэл ажиллахаас өөр арга байхгүй шүү дээ тий. Сувилагчийн орон тавал маш дутагдaltaй байдаг. Нэг сувилагч 2-3 хүний ажлыг хийж гүйцэтгэдэг. Тийм учраас бол ажлын ачаалал маш өндөр байдаг. Цалин хангамж бол сүүлийн үед бол нэмэгдсэн. Гэхдээ өнөөдрийн зах зээлийн нөхцөлд бол энэ цалин хангамж бол бас сувилагчийн амьдралд бол хүрэлцэхэд бол учир дутагдaltaй байгаа. Ийхүү сувилагчаар ажиллахад хүндрэл бэрхшээлтэй зүйлс их бий гэдгийг тэд учирлаж байна. За нөгөө тэйгээр сувилагчийг эмчийн туслах мэтээр хардаг үе одоо ч нийгэмд байсаар байгаа учраас тэдний өсөж дэвших, мэрэгших, мэрэгжлээ дээшлүүлэх зэрэг боломжийг төрөөс дэмждэг байх нь чухал байгаа хэллээ. Жишээлх юм бол ахлах зэрэгтэй сувилагч нар цалингийнхаа тодорхой 10% тэргүүлэх зэрэгтэй нь 15, зөвлөх зэрэгтэй нь 20% цалингийн нэмэгдлүүдийг ийм авдаг ийм бас урамшууллын хэлбэрүүд байдаг. Боловсролтой сувилагчийн хувьд бол яг төдийлөн ажиллаж байгаа сувилагчийн хувьд бол яг ийм цалингийн ялгаа заг одоохондоо байхгүй. Энийг ч гэсэн бид нар эрх зүйн орчныг бүрдүүлэх албан тушаалын тодорхойлтыг нарийн болгох боловсрол эзэмснийхээ хэмжээгээр илүү бас цалин ангийн тогтолцоог нь өөрчлөхийг бол бас энэ дээр бол бодлогын асуудлуудыг шийдэх зайлшгүй хэрэгтэй байгаа. Сувилагч нарын дутагдлыг нөхнө гэж сувилагчийн сургуулийг үнэгүй болгож сургалтын төлбөрийг нь төрөөс даах болсон. За дээрэс нь нэмээд заавал 4 жил гэлгүүгээр 3 сарын сургалтад хамрагдаж төгссөн хүмүүс ч сувилагчаар ажиллах боломжтой. За гэсэн ч сувилагчаар ажиллах хүн олдохгүй байгаа нь бодлого боловсруулагчдын гаргасан шийдвэр байгаа онохгүй байгаагийн илэрл юм а. Жилд 1000 гаруй сувилагчийг 15 сургууль манад бэлтгэдэг. За гэхдээ 2024 оны байдлаар манай улсад 8900 орчим сувилагчийн дутагдал байгаа гэсэн тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл дахиад 8 жил бүх сувилагчийн сургууль төгссөн төгсөгчид нийлээдэж өнөөдрийн ажлын байрыг нөхөж дийлэхгүй нэ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сувилагчийн сургуульд жилд 300-аас 400 оюутан элсэн суралцаж 300 гаруй нь мэрэгчлээ бүрэн эзэмшиж төгсдөг байна. Оюутнууд 4 жилийн хугацаанд 130-аас 136 багц цагийн хичээл судалж, онлын мэдлэг болон практик ур чадварыг эзэмшдэг. Энэ сургуулийн нийт төгсөгчдийн 95% нь мэрэгчлэрээ ажилладаг гэлээ. Одоо манай сургуулийг төгсөөд гарч байгаа оюутнууд маань бол яг ажлын байран дээр бол 95% нь очиж ажиллаж байгаа. За тэгээд маш олон хүмүүс мөн одоо
Герман холбооны бүгд найрамдах Герман улсад, Солонгос улсад, Япон улсад, Америк улсад гэх мэтчлэнгээр бас манай дипломыг хүлээн зөвшөөрж байгаа учраас мөн бас цаашаа үргэлжлүүлэн суралцаж бас ажиллаж байгаа ийм одоо гэс тохиолдлууд бас байгаа. Өнөөдөр дэлхийд даяараа 5.9 сая совилогч шаардлагатай байна. Энэ тоо 5 жилийн дараа гэхэд 10 саяд хүрэхнэ. Өөрөөр хэлбэл ийм өндөр зардлаар бэлтгэгдсэн совилогчид маань гадагшаа өндөр цалинтай, өндөр хөгжилтэй улс руу нүүдэллэх нь хаяанд иржээ. Төгсөж байгаа хүүхдийн маань тоо бакалавр дээр 99 хүүхэд байна. Бакалавр дээр 95 оюутан бол яг төгсөлтийн диплом авах бэлэн болсон төгсөлтийн шалгалтууд өгсөн байж байна. Ер нь бол нэмэгдэж байгаа. Харьцангуй сүүлийн үед бас зөвлөхийн мэрэгчлийг ойлгох, зөвлөгчөөр сурыг гэдээ орж ирж байгаа хүмүүс бол нэлээд нэмэгдэж байгаа. Яг тэгэхээр энэ мэрэгчлийн бас үн цэнийг нийгэмд бас ойлгогдоод эхэлж байгаатай холбоотойгоор жил ирэх тусам бол хүүхдүүдийн тоо, эсэх хүүхдүүдийн тоо, сонирхож байгаа хүүхдүүдийн тоо бол нэмэгдэж байгаа. Гадагшаага төгсөгчдөө илүү гаргахаас илүүтэй эндээ төгсгөөд Монголдо бас ажилласаа гэдэг ийм зүйлүүд байдаг учраас бид нар бас яг гадаадаас гадны байгууллагуудаас манайтай хамтарч ажиллаж байгаа байгууллагууд дээр манай удирдлагуудын хувьд нэлийн шалгуурч гэх юм уу цензурч гэх юм тийм зүйлийг нэлийн тавьдаг. Манай улсын хэмжээнд 15 сургуулиуд совилогч мэрэгжилтэн бэлтгэдэг. Совилогч мэрэгжлийг сонгон суралцагчдын тоо бусад мэрэгжлүүдтэй харьцуулахад бага байдаг. Жилд 1000 гаруй оюутан төгсдөг. Оюутнууд мэрэгжилдээ дуртай хідэж ажлын хүнд нөхцөл цалин бага байдалтай санаа зовдөг байна. Манай улсад хөдөлмөр эрхлэх насны 2.2 сая иргэн байгаагаас 230 мянган төрийн албанд ажилладаг. Цаана нь 1.9 сая ажиллах хүчний нөөц бидэнд байгаа гэсэн үг. Гэтэл баялаг бүтээх хүчиртэй бүтээн байгуулалтын салбарынхан гаднаас ажиллах хүч оруулж ирэх дээрээ тулжээ. Чимэглүүр ажлыг хийдэг мужаан, гагнуурчин, арматуурчин зэрэг ур чадвартай мэрэгжилтний хэрэгцээ усаагаар мэт дутагдж байгаа энэ үед өөрсдийн бэлтгэсэн хүмүүсээ гадны улсад алдсаар дуусч байгааг олон жишээ харуулж байна. Мужаан өрлөгчнөөс эхлээд инженер хүртэл мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэдэг техник технологийн политехник коллежид 3000 гаруйс суралцж байна. Үүний 2000 ур чадвартай мэрэгжилтнүүд жилдээ 600 хүүхдийг төгсгдөгч 40% нь гадны улсад очиж ажиллаж байна гэлээ. За энд гагнуурчны цалин 2.5 саяас эхэлдэг бол Япон, Солонгосын компаниуд 2-3 дахин өндөр цалин санал болгодог. Ингээд гаднаас онгоцоор нь манай ажиллах хүчийг дарга нар нь өөрсдөө ирээд авч явж байна гэлээ. За манай сургуулийн бол ихэнх оюутнууд харамсалтай нь Монгол улсын хаан зах зээл дээр биш Солонгос, Японыг зорж байна. Одоо ерөөсөө онгоцоор нисэж ирээд компани Японоос жишээлх юм бол 4 сард, 5 сард бүтэн чаптер онгоц нислэгэрдэг дандаа компани зөвхөрлөд ирээд оюутнуудтай ярилцлага хийгээд авдаг. Яагаад гэвэл тэнд ажил хүч маш их дутагдaltaй байна. Тэр одоо компаниуд бол сургуулиудтай маш их ирж гэрээ байгуулж оюутнуудыг интерншип буюу суралцж авах хугацаанд нь дадлагжуулж гин, дадлагжуулаад төгсөө сургууль төгснөхийн дараа одоо ажилд авж гин. Энд суралцж байгаа хүүхдүүд хүртэл цалин хүйс нийгмийн хангамжийн асуудал санаа зовниж мэрэгчлээ эзэмсэн даруйдаа гадагшаа очиж ажиллах хүсэлтэй байна. Би 2023 он техник технологийн политехник коллежид цахилгаанч мэрэгчлэрээр сонгож орж ирсэн. Одоо би сурч явсараа дээшгээ инженерээр төгснө гэж бодож байгаа. Инженерээр төгсгөөс өмнө одоо эмбист суралцж явах явцдаа дадлagчигч оюутнаар Япон руу явж суралцах хүсэлтэй байгаа. Тэгээд инженерээр сурч төгсчөөд ер нь Японд ажиллана гэж бодож байгаа. Өнөөдөр барилгын салбарт нэг ширхэг тоосгоч өрөх хүн олдохгүй байгаа нь асуудал болжээ. Барилгын туслах ажилтнанд өдрийн 120-аас 150 мянган төгрөгийг санал болгодогч доктортой ажиллах хүч олдохгүй. Ингээд ажлаа явуулахын тулд Узбекистан улсаас арматурчин, мужаан, кранист зэргийг 500-аас 700 Америк доллараар цалинжуулж авчирхаар ярилцаж байна. Монгол улстай байхгүй учраас бид нар гадаадаас зэрлэг хайгуул хийж байна. Бид нар сая станы улсууд руу бас 2 жилийн өмнөөс бид нар ажиллаж эхлээд одоо улсын сайдын яамттай болсон станы улсуудаар бид нар саяхан яваад ирлээ. Тэнд ажиллах хүч бол байна. Ажилчид тэр үедээ одоо за кранист гэд байж байна. Монголд байхгүй. Цамхаг кранист гэдэг энэ дотроо өөрөө бас ангилалтай байж. За дээрэс нь тэр хэдийг одоо ингээд мэрэгжлийн үүднээс гэдэг юм уу мэрэгжлийн чиглэлээр нь хангах инженеруудыг ингээд бид нар сая эрхлэл байгуул хийгээд ирж байгаа байхгүй. Боломж бол байна.
Ур чадвартай мэргэжилтэн зөвхөн манайд ч биш, Азийн хөгжилтэй орнуудад ялгаагүй болтгой байжээ. Болгосон хүчин бэлтгэх үүрэгтэй политехник коллежууд чадах чинээгээр ажиллах хүмүүсийг бэлтгэсээр. За гэхдээ тэдний зорилго эх орондоо ажиллах гэхээс илүү орчин нөхцөл сайтай стресс багтаа улс руу тэмүүлсээр байна. Өнгөрсөн жил 5300 хүүхэд монгол хэл бичгийн шалгалтанд тэнцээгүй. Харин энэ жил 13000 буюу нийт хүүхдүүдийн 15% нь босоо оноондоо хүрч чадаагүй байна. За учир нь энэ жил төгсөх ангиас гадна 10, 11 дугаар ангийнхан гээд нийтдээ 85000 орчим хүүхэд монгол хэл бичгийн шалгалт өгчээ. Үндэсний бичиг дээр ойлгомжгүй зүйлүүдсэн эхлээд ер нь л тест, тэгээд үндэсний бичиг, эссе бичих гэсэн ийм 3 юм л лээсэн. Тэгээд үндэсний бичиг дээр болохоор ийм садарлах, уягших, дүүгүүр идэр гээд ийм жоох ойлгомжгүй өгнүүд исэн. Ойлгомжгүй зүйлс ер нь л нэлээх байсан. Тухайлбал ёгтлол өгөөдөл орсон эсхийг олмол ч юм уу тиймэрхүү эсхүүд хэцүү санагдсан. Тестүүдээс нь одоо ингээд юм хэцүү зүйлээс нь илүү ингээд мэдгүй өгнүүд амар их байсан гэх юм уу, бидний өдөр тутамд хэрэглэгддэггүй ямар нэгэн тест дээр байдаг өгнүүд амар их байсан. Тухайлбал их дотроосоо нэг хідэн өгүүлбэр оруулж ирээд тэр дундаа яг асуултандаа таарсан 3-4 өгүүлбэр байсан. Хэл бичгийн шалгалт хүүхдийг 4 аргаар шалгаж үздэг. Уншаад ойлгох найруулга, зохион бичлэг зэрэг багтдаг. За PISA олон улсын үнэлгээгээр бага ангийн хүүхдүүдийн уншаад ойлгох чадвар тгийг зааж байсан. Харин ахлах ангийн суралцагчдын хувьд эссе бичих чадвар нь тун таарав. Ялангуяа Монголын түүхийн талаар бичих статал Солонгос киноны хэсгийг оруулан бичиж байгаа нийтлэг зүйл ажиглагджээ. Онсон хүүхдүүдийн одоо ихийг 11 дугаар эзэлж байгаа энэ болохоор зөв түүхэн хүний мөс чанартай холбогддог чинь өөрөөр өнгөрсөн үеийн түүхээ судалж үзэж өөр юм болгож за түүгээрээ бахархах юм үзэл жаахан дутуу байна уу да. За эндээс ялангуяа Солонгосын кино бусад гадаадын улс орны үдсэн кинотойгоо холбож ортулж ингэж очиж байгаа нь учир дутагдaltaй байсан. 70,000 хүүхэд 400-аас дээш оноо авч эсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхээ авчээ. Энэ 1000 хүүхэд дундаас 800 оноо авсан нь 121 буюу нийт хүүхдүүдийн 1.2% ч хүрээгүй байна. Жил бүрвэл нэг 6000 орчим шалгуулагчид бол ер нь босоо оногоод авч чаддгүй юм өмнөх тохиолдлууд байсан. Тэгэхээр ер нь бол нэг өгж байгаа шалгуулагчдын маань нэг 10 орчим хувь бол ер нь энэ босоо оноонд хүрэхгүй байх юм тохиолдлууд байна. Тэгэхээр одоо 40,000 гээд аваад үзэхээр 12 дугаар ангийн шалгуулагчдын хувьд бол нэг 4000 орчим ч юм уу те. За 11 дугаар ангийнх бас нэг 4000 орчим гээд нэг иймэрхүү жигд тархалттай л харагдаж байна ер нь одоогийн байдлаар. Энэ онд 42,000 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуулийг төгснө. Энэ нь өнгөрсөн жилүүдээс 7,000-аар их тоо юм. Өөрөөр хэлбэл эсэлтийн ерөнхий шалгалтаа бусад жилүүдээс илүү өрсөлдөөнтэй явагдана гэсэн үг. Үнийг ч Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн харуулж байна. За хэрвээ шалгалтын дүнтэйгээ санал нийлэхгүй бол маргаашиг дуустал боловсролын үнэлгээний төвд хандан өөрийн материалтайгаа танилцах боломжтой. Ингээд эх сарын 18-наас эсэлтийн ерөнхий шалгалт эхлэх юм байна. Татварын багц хуулийн шинжилгээг нүдэ ширэгтэл хүлээж байгаа Монголын ард түмэнд засгийн газар молиг өмхүүлээд өнгөрөх бололтой. Уг нь ерөнхий сайд оюун эрдэнэ шинэ оны босгон дээр татварын багц хуулийн шинжилгээг энэ хаврын чуулганаар өргөн барьж батлуулна гэж өөрийн амаар хэлсэн. Гэтэл татварын багц хуулиас урьдчилж эх оны хөгжлийн төлөвлөгөө, эрхчлүүдийн төсвийн төсөөллийг засгийн газраас улсын хуралд өргөн мэдүүлээд байна. За энэ 7 хоногоос хэлэлцэж эхлэх эдгээр бодлогын баримт бичгүүд батлагдчихвал 2026 онд лавтай татвар буурна гэдэг нь үлгэр болж байгааг арчилсан намынхан сануулж байна. Энэ 7 хоногоос эхлээд төсвийн хүрээ хөгжлийн төлөвлөгөө хэлцэгдээд батлагдана гэдэг чинь 26 онд Монгол улсад татвар буурахгүй нэ гэдэг юм хүсэл байдаг ш. Ягаад гэвэл одоо энэ 7 хоногоос хэлцэгдээд эх 7 хоногт батлагдах гэж байгаа төсвийн хүрээ угаасаа яг ямар санхүү татварын ямар орчин бий болгох чинь энэ хүрээнд 26 оны төсөв 8 сард өргөн баригдана, 9 сард өргөн баригдана. Тэгэхээр 26 онд татвар буурахгүй нэ гэдэг ийм таагүй зүйл рүү орж байгаа нь өөрөө их харамсалтай.
Татвар шимтгэлтэй холбоотой асуудлуудыг засгийн газар нэг мөсөн цогцоор нь харж багц хуулийн төслийг өргөн мэдүүлнэ гэж ярьсаар хаврын чуулганы эхнээс өнөөдөр хүрч байна. За энэ хугацаанд нь улсын хурлын гишүүд ч зүгээр сусангүй. Хувь хүний орлогын албан татварыг бууруулахаас эхлээд нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах зэргээр татвар шимтгэлтэй холбоотой хуулийн төслүүдийг санаачилсаар байгаа юм а. Гэвтэл татварын зохиц реформыг хийн гэсэн засгийн газар нь өөрөө сураг алдарч байгаад улсын хурлын гишүүд гайхаж тасарч байна. Энэ дотоод гадаадын макро нөхцөл байдлууд дээр бас үнэлт өгүүлэлт өгөөд за магадгүй төсвийн тодтгол хийх за хөрөнгө оруулалтын орон зайнуудаа хэрхэн яаж авч үзэж байгаа талаараа бас тодорхой өгүүлэлтүүдийг хийх за удахгүй улсын хурлаар орж ирэх гээд байгаа яамдууд дээр төлөвлөгдөж байгаа болоод хувь гишүүд дээр төлөвлөгдөж байгаа хуулийн төслүүдийг бас нэгдсэн яг энэ богино дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих тэр чиглэл рүү бас зангидах энэ бодлогыг хэрэгжүүлэх бас боломжтой цаг хугацаа байж болзошгүй гэж харж байна. Ирэх жил инфляц, эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн орлого зарлага хэрхэх вэ гэдгийг цогцоор нь харж урьдчилан тооцдог гол баримт бичгүүд бол төсвийн төсөөлөл, хөгжлийн төлөвлөгөө. За нэг ясандаа эдгээр баримт бичгүүд дээр юу гэж тусгагдсан байна? Ирэх онд энэ дагуул явах ёстой. Татварын багц реформ хийнэ гэсэн засгийн газрын амлалт бодит ажил болох гэсээр байтал хамаг төлөвлөгөөнүүд нь батлагдаад тусахнэ. За үүнээс харуул энэ хаврын чуулганаар татварын багц хууль орж ирлээж ирэх жилээс биш 2027 оноос л хэрэгжиж эхлэхээр байна. Сонгогчдод тухайн тойргийнхоо мандатын тооноос нэг л нэр дэвшигчийг дутуу дугуйлсан тохиолдолд өгсөн санал нь тэр чигтээ хүчингүй болдог. Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 72-ийн 1 дэх хэсэгт энэ тухай тов тодорхой зааж өгсөн. Өнгөрсөн 30 гаруй жилийн турш үйлчилсээр ирсэн энэ заалт нь үндсэн хуультай харшилж байна гэж үндсэн хуулийн цэц дүгнээд байгаа. Харин үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэрийг улсын хурлын холбогдох хоёрч байнгын хороо хүлээж авахаас татгалзаж чуулганы хуралдаан дээрч санал хураалтыг нь хойшлуулсан. Үндсэндээ энэ асуудал дээр гишүүд хоёр хуваагдчихад байна. Сонгогчид таалагдаагүй нэр дэвшигч нараас татгалзах боломжтой. За бүр бүгдийг нь дугуулахгүй цагаан сонголт хийх эрх нь нээлттэй. За үнийг нь хуулиар зөвшөөрчихсөн. Гэтэл дутуу дугуулах юм бол санал нь хүчингүй тооцогдож байгаа нь сонгогчдын сонгох эрхэд халдаж байгааг хэлбэр гэж үндсэн хуулийн цэц дүгнсэн байна. За нэг ясандаа тухайн дээрх нэр дэвшиж байгаа хүмүүс донд төрд төмнийг төлөөлөх чадамжгүй нэгэн байлаач мандатынхын тоонд хүрэхийн тулд хүчээр дугуулж байгаагаас ялгаагүй гэж үзэх гишүүд ч цөөнгүй байгаа юм а. За иймд үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь улсын хурал сонгогчдынхоо төлөө хийх ёстой алхам гэлээ. Та нар бидүсийн санал болгосон хүмүүсийг хайрцагт сонгодог, ийм тулгалт хийдэг, тэндээсээ ажилтдаг намын хувьд бол сая 24 оны сонгуулийн явуулсан тогтолцоо хэрэгтэй ашигтай. Эсвэргээр хайрцагт найддаг биш нэр дэвшигчдийнхээ хүлээн зөвшөөрөж байгаа байдал мөрөдөлбөртөө итгэдэг намуудын хувьд бол илүү сонгогчдод таниулж чадсан, ойлгуулж чадсан хүрээндээ саналаа авах шудраг гэж бодож байгаа бол үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр талтай. Хувийн хувьд би өөрөө 2008 онд ийм тогтолцоо сонгогдож байсан хүний хувьд бол энэ бол сонгогчдод дэдэлж байгаа хүний хүлээн зөвшөөрөх ёстой зарчим шүү дээ. Харин нөгөө талд үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг улсын хурал хүлээж авснаар намын дотоод эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх, за цаашлаад зөвхөн мөнгөтэй хүмүүс нь сонгогддог болох эрсдлүүд бий гэдгийг хэллээ. Сонгохгүй байх эрхийг бүх нэр дэвшигчдийн эсрэг буюу бидний хэлдгээр бол цагаан утас өгч эдэлдэг болохоос биш алагчил дугуулж болохгүй. Энэ гэх юм бол нөгөө сонгуулийг үр дүнтэй явуулж чадахгүй, үр ашиггүй болно. Дээрээс нь маш олон сөрөг үр дагавар гардаг. Жишээ нь манай дээр бол энэ бол улс төрийн намын төлөвшил буюу дотооддоо нам дотроо улс төрийн ийм нэгдэл алдагдах. За ерөн дэгээр энэ бодлогын дэвшний улс төр ярьдаг хүмүүс гарахгүй гэсэн үг. Нөгөөтэйгөр дутуу дугуулсан сонгогчийн саналыг хүчингүй тооцохоор хуульчилсан нь үндсэн хууль зөрчиж байгаа эсэх маргаан өмнө нь ч яригдж байсан. За үндсэн хуулийн цэцгийн асуудал дээр анх удаа дүгнэлт гаргаж байгаа юм бишээ. 1993 он болон 1996 онд үндсэн хуулийн цэцгийн асуудлыг хэлэлцэж үзээд үндсэн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэж байсан. За энэ дэж энэ хуулийн заалт өнөөдрийн хүртэл хүчин төгөлдөр мөрдөгцөөр байна. Харин энэ удаа үндсэн хууль зөрчсөн гэж дүгнсэн нь үндсэн хуулийн цэц үзэмжээр хандвуу гэх асуудлагч мөн дагуулад байгаа юм а.
Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 бүтэлийн хөтөлбөрийг үзэж байна. 2023 оны 10 дугаар сарын байдлаар манай улсад 2000 гаруй орон гэргүй иргэд байна гэж бүртгэгдэж байсан байна. Хотын захын дүүргүүдэд архины хамааралтай орон гэргүй хүмүүс нэг дүүрэгтэл гэхэд 300 орчим байдаг. За энэ нь зөвхөн орон гэргүй хүмүүсийн нийгмийн асуудал гэхээсээ илүүтэй эргэн тойрны оршин суугчдын аюулгүй байдал зөрчигдөх нөхцөлийг үүсгэдэг байна. Бүрийг нь автобусны буудлаар бүр их байдгийн. Тэгээ бас энэ хэсэгт бас жоохон байгаад байдаг. Энэ хүмүүсийг болохоор бүгдийг ингэж цуглуулж агаад угаасаа гэр орон хүмүүс шүү дээ. Тэрийг ингээд цаанаасаа ингээд дээрээс ингээд тусааж агаад эмчилгээнд явуулаад ч юм уу эсвэл тэр архинаас нь гарах боломж юм. Эсвэл гэр бүлтэй нь холбогдоод эрүүл болох бол арх улсууд маш их шүү дээ. Ер нь архин живцэн шүү. Тийм цагдаа магдаа дэлгүүгөл дуугаад явдаг. Энэ нэмрээд юм уу? Орон гэргүй болсон хүмүүсийн 90% нь архины хамааралтай хүмүүс байдаг байна. Ийм нийгмийн эмзэг бүлгийн орон гэргүй хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлдэг 7 төрийн бүс байгууллага, төрийн нэг байгууллага байдаг хэдий ч тэднийг багтаах шингээх зай таарав. Төрийн бус байгууллагууд 20-оос 30 хүн хүлээн авах боломжтой. Төрийн нэг байгууллага 150 хүн хүлээн авах боломжтой байдаг. Эдгээр төв нь нийт орон гэргүй иргэдийн 20% нь хүрч үйлчилдэг байна. Нийгмийн хамгааллын тусгай төв гихтэл жилд 500-аас 650 гэр оронгүй иргэдийг байрлуулж 12 төрлийн үйлчилгээ үзүүлж 25-аас 30 орчим иргэнийг бие даасан амьдралд шилжүүлж нийгэмшүүлдэг байна. Энэхүү төвд 21-ээс 45 насныхан их ирдэг гэлээ. Өөрийнхөө саналаараас нийлээ ирдэг. За манай ажилтнууд бас яг орон гэргүй хүмүүс байрладаг зах худалдааны төвүүд томоохон төвхий давдаг одоо цэгүүдч байдаг юм уу ихээр төвлөрж байгаа газрууд руу манай ажилтнууд өөрсдөө бас судалгаагаар яваад илрүүлээд манад ирж үйлчлэгээ авахыг бас ингээд санал болгож гадуур одоо судалгаагаараас явдаг. Орон гэргүй хүмүүсийн дийлэнх нь 20 ангид олон жил байсан ажил эрхлэх чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг байна. Сонгон хайрхан Баян зүрх дүүргүүдэд хамгийн их архины хамааралтай орон гэргүй хүмүүс байдаг. Нэг дүүрэгт хамгийн ихтэй 300 болон түүнээс бага тоотой хүмүүс байдаг нь тогтоогдчихэ. Энгийн нэг иргэн согтуу байвал цагдаагийн байгууллага шууд эргүүлжүүлэх байранд аваачдаг бол орон гэргүйчүүдийг дэглэх ажиллагаа жилдээ нэг л удаа болдог байна. Цагдаагийн байгууллага өөрөө гэмтэрэг зөрчлөөс үржилсэн сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах бол үндсэн чиглэлээр хэрэгжүүлж ажилладаг. Төрийн бус байгууллагаас эдгээр иргэдэд одоо хандаж хийж байгаа ажил арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх байдлаар бол цагдаагийн байгууллага бол одоо ажилладаг. Амьдрах гэргүй иргэд 11-р сараас 3-р сар хүртэл төр хоноглох байруудад байрлаж, дулааны улиралд гудамж цуслангийн газрууд болон 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдээр хоноглох нь их байдаг байна. Орон гэргүй хаягдсан хүмүүс нэмэгдсээр байна. Орон дулаан орсноос хойш нийслэлийн засаг дарга Нямбатар төцүүдийг албатан нурааж эхэлсэн. Энэ нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж хүний эрхийн үндэсний комиссаас дүгнсэн. Гэтэл энэ зөрчил нь дарагдаагүй байтал дахин хувийн өмчөд халдсан байж болзошгүй хэрэг гарлаа. Тодорхойлбол хуучнаар Ленин клуб байсан газрыг 8 жилийн өмнө Оргил МГЛ гэх компани худалдан авсан байгаа юм. Худалдан авсан газартаа барилга барихаар зөвшөөрөл авсан газрын маргаанаас болоод ажил нь 5 жилийн турш зогсжээ. Үүнээс хойш нэг ч удаа газрыг нь албатан чөлөөлөх шүүхийн шийдвэр гараагүй байтал нийслэлийн засаг даргын хамгийн газраас дуран мэдэн халдсан гэж газар эзэмшдэг компаниас мэдээлсэн юм а. Энэ засаг газрыг 2017 онд Оргил МГЛ компани Дэлгэр мөрөн гэх хүнээс худалдан авчээ. Ингээд 25 давхараа барилга барихаар зөвшөөрөл авсан ч газрын асуудлаас болоод 2020 онд ажил нь зогссон байна. За 5 жилийн турш үзмэр болсон энэ барилгыг нураахаар өнгөрсөн 7 хоногт нийслэлийн засаг даргын хамгийн газраас хүмүүс ирсэн. Зэгтэл барилгыг үргэлжлүүл барих уу үгүй юу гэсэн шүүхийн шийдвэрийг урдаа барьж хууль бус газар чөлөөлтийг хийхийг завдсан гэлээ. Зөвшөлтөл тохироо байхгүй маргаантай байл шүүхээр шийдвэрээд шүүхийн шийдвэрээр манайх буруутаа албатан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь албатан ажиллагаа явуулаад ингээд бүх юм хуулийн дагуу явах ёстой юмыг төрийн зүгээр засаг дарга болт гэдэг албан тушаал авснараа энэ хүн хүч түрээд ингээд дайраад дээрэм хувийн өмчөд халдаж болохгүй. Яагаад энэ олон бичиг баримтуудыг хүн авдгийг те? Хэрвээ ингэж дээрэм хийгээд юм зөвшөөрөл олгох хэрэггүйсэн бол анхнаасаа яагаад зөвшөөрөл олгоод байгаа юм те?
Барилга барих хэсэг шийдвэрийг газар чөлөөлөх болгон харуулж, нийслэл албатан нураасан нь хувийн эмчид халдсан үйлдэл гэж үзлээ. За шүүхийн шийдвэрч гараагүй хатал нийслэл өөрийн төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг гарган хүний хувийн өмчийг сэглэж хайсан нь байж боломгүй үйлдэл гэсэн юм а. Нийслэлийн засаг даргын 500 дарга Амгалан гэдэг хүн ирээд за энэ компани бол хууль бусаар газар эзэмшдэг. Энэ барилгыг нураах тухай шүүхийн шийдвэр гарсан. Энийг сайн дураар биелүүлэхгүй байгаа учраас бид нар албадан нураахаар ирлээ гэдэг мэдээлэл өгсөн. Энэ мэдээлэл нэгдүгürt бол худлаа мэдээлэл байсан. За энэ одоо нэг сошиал орчинд 3 шатны шүүхийн шийдвэр гэж яваад байгаа тийм. Тэр бол энэ барилгыг дээшээ барих уугүй юу гэдэгтэй холбоотой шийдвэр юм. Энэ 3 шатаар явсан. Энэ барилгыг нураах, газар алдан чөлөөлөх тухай ямар шүүхийн шийдвэр гараагүй. Харин нийслэлээс үнэхээр хүний хувийн өмчөд шүүхийн шийдвэргүйгээр халдсан эсэх талаар яриа өгсөнгүй. Хариу тайлбар хийхгүй байгаагийн цаана шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчөд халдсан байх хардлагыг төрүүлж байгаа юм а. Эндээ үргэлжилж байна. За манай улсын соёлын өвд 250,000 гаруй археологийн олдвор бүртгэлтэй байдаг. Эдгээрээс нүүлэлчдийн түүх соёлын өв болсон 100 орчим олдвруудаас археологийн олдворт нуугдсан урлаг үзэсгэлэнд тавигдаад байна. Эрдэмтэд 100 орчим жилийн өмнөөс буган хөшөөг судалж Монгол улсад 1200 гаруй буган хөшөө байгааг илрүүлээд байна. Зарим буган чулуун хөшөөнд давхар бүслүүр, хутга, зэр зэвсэг, хүний нүүр царайч дүрслэгдсэн байдаг нь тухайн хүний нийгмийн байр суурь, үүргийг илтгэж болох юм гэдэг таамаглалыг дэвшүүлээд байна. Тухайн үеийн одоо өвөг дээдсэл гэж ярина те, өвөг дээдс урлаачт маар үнэхэрийн одоо зохиомжийн шийдэл, тэр орон зай мэдрэмж, тэр дүрслүүдийг тэр буган чулуунда байрлуулах, тэр одоо байрлал, энэ бүх зүйлүүдийг маш гайхамшигтай одоо мэдэрч хийснээр үнэхэрийн одоо энэ дэлхийн урлагийн түүхэнд бол өстой зүй ёсоор бүр ингэж одоо бичигдэх ийм сайхан дурсгалуудыг бол өнөө бидэнд бол үлдээсэн байна. Таны харж байгаа энэ чулуун баримл шиг зүйлийг неолитийн үед буюу одоогоос 4-7 мянган жилийн тэртээ булш оршуулгад дагалдуулан хийдэг өчээ. Хамар, нүд, уруулын хэлбэрийг нарийн мэдрэмжтэй сийлж урласан нь чулуугаар урлах аргад хангалттай суралцсан байсныг нотлно. Дорнод аймгийн Нориглон уулнаас олдож байсан чулуун онгон нь анхны уран баримлын өвөрмөцөг хэлбэр гэж онцоллоо. Энд одоо чулуун зэвсгийн үеийн одоо хамгийн сүүлд олдсон Скватер аймгаас олдсон хүний нүүрний дүрстэй энэ одоо чулуун эдлийг бол онцолж болж байна. За тэгээд өмнө нь одоо бас Дорнод аймгаас олж ирсэн хүний нүүрний дүрстэй онг байгаа. Энэ бол дандаа неолитийн үеийн юм тий. Бүр чулуун зэвсгийн үед. Чулуун зэвсгийн үед л ер нь урлаг бий болсон байхгүй. Манай орны нутаг дэвсгэрт неолитийн үед холбогдох дурсгалт зүйл олдврууд элбэг тохиолдно. Тэр дундаа неолитийн үед чулуун зэвсгийн үйлдвэрлэл өндөр хөгжсөнтэй холбоотой ялцсан эртээ зүймэл хутга, баар, ясан иштэй сийлүр зэрэг аж ахуйн хэрэглүүр гоёл чимэглэлийн олдврууд нь энэхүү үзэсгэлэнгийн онцлог олдврууд байна. Зэр зэвсгийн хувьд болохоор 3 төрлийн зэр зэвсэг хэрэгэлдэг. Мөн уран сайхан одоо урлагийн хувьд бол маш их дэд хэмжээнд хүрсэн, өндөр хэмжээнд хүрсэн юм соёлтой арт түмэн байсан нь бол энэхүү археологийн хэрэглэгдэхүүн бол батлагч харагдаг. Одоо тухайлбал морины тоног хэрэглэл, амгаа зузааны чимэглэл, грифон гэж одоо домгийн амьтан дүрслэлтэй дүрслүүдээс харагдана. За мөн одоо ховц чимэглэлийг бол маш уран тансаг сайхан хэрэгэлдэг. За эсхийг бол маш сайн боловсруулдаг. Энэ үзэсгэлэнд дахин давтагдашгүй ур хийц дүрслэлийг шингээсэн 100 орчим археологийн олдвруудыг үзүүлж байна. Эртний нүүдэлчдийн гоо зүйн сэтгэлгээ, урлагийн ухаан, мэдрэмж, шүтлэг, биширлийн илэрхийлэл археологийн олдвруудад хэрхэн нуугдан хадгалагдаж, хөгжин уламжлагдаж ирснийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой байна.
Тэнгэрлэгээс долларын мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ. Хамтдаж анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өргөжлүүлэн гадаад мэдээ инх болгон танд үзүүлнэ.